дүүтэйгээ шатсан. Зайлцсан. Угаа үгшэр боргоо. За яцгаа манайха төгжрөл дунд ээлж дугаар маань эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Гэнгбэ хамтлагийн Баяна ах маань оролцож байна. За өдрийн мэнд хаа. За өдрийн мэндэ. За Баяна ах төгжрөлд ер нь амьдралынхаа хэрэг цагийг өнгөрөөж байна. Нөө гайг нэг төгжирдгүй ш тахна. Аа. Яг төгжрөлтэй үеэрээ гадуур ажил мэрлэг зохицуулдаг болохоор гайгүй дээ. Төгжирдгүй дээ. Аа. Төгжрөлд ер нь баг өртдөг гэж Тэгээ байна. баг өртдөг. Аа. Одоо нөгөө гэр энд болохоор тэгэл энэ авдад дуудаж уулзах нь уулзаал. Энэ хавар л юу ажлаа зохицуулчихдаг ш. Тэгэл зайлшгүй шаардлагатай зураг мөрөгтэй үед л бол тэгэл төгжрөл тэгэл хоцорчдөг байхгүй. Одоо төгжрөл дунд ч юм уу эсвэл ийм замын хөдөлгөөнд оролцож явахдаа тийм гаргаж исэн эвгүй үйлдэл ч юм уу эсвэл хөгжилтэй үйлдэл байдгүй танд Төгжрөл дунд уу? тий Байхгүй дээ. Гайгүй. Төгжирж явахдаа бид хэд чинь нэг юм одоо манай нөгөө 120 хийдэж шүү дээ. Тэгэхэд чинь бид төгжрээд нэр нэг шийдгэлтэй тоглоод бамбахыг шалдан гүйлгэжсэн төгжрөл дунд. төгжрөл дунд Андаштай. хитэн сар дээ дулаахан байсан юм. Дулаахан. Аа ёо. Тэр ч тэгэхээр төгжирж яхад тэр дундуур шалдан гүйлгэж гэсэн үг үстэй. Яа. Тухайн үед чинь гэхдээ яг Facebook мөгч нэг амар болоог байсан юм аа. Тийм эртний хүн байдаг шээ. Тэгээ хатуу юм аа. Тэ. Бид ч шоглоноо нэг. Ойрын сонь сайхан ачнаас хаа. Ойрд тэгээ 50 байна уу? Сайн нэг тэмцээнд орлоо. Тэгэл Юуны тэмцээн? Говийн тэмцээнд орлоо тэгэл. Хэр оролцсон. Авраг авлаа. Зэ. Ялагдaltaй авраг авлаа. Өмнөх өдөр нь ялагдлаа. Тэмцээнээ дуусаад өөр дахиад нэг хүмүүстэй шууд дууссан багтайгаа дахиад бооцоодоо тоглоо ялагдлаа. Тэмцээн дээрээ ялагдлаа. Тэгэл. Дахиж хизээж тоглохгүй өөртөө ам танга өгчөл байж байна. Тий. Таныг ер нь яг артист дуучин гэдгээр нь яг хүмүүс тхүү мэддэг байх гэж бодоод байгаа байхгүй би. Таны талаар яг бусдад мэддэггүй яг тийм буруу ташаа ойлголт ер нь юу байдаг бол гэж боддог бай та. Буруу ташаа ойлголтоо. Одоо яг хүмүүсийн Тэгээ намайг амар юм шалиг малиг л гэж бодд юм шүү. Ахнаа тийм шүү дээ. биш шүү дээ. Яа. Биш шүү дээ. Ямар Хүмүүс маш буруу ойлголт. Маш буруу ойлголттой. Тэгээд намайг амар олон эмэгтэй хүмүүст тийм байсан л гэж ойлгох юм шиг үлээ. Тийм биш ээ. Таныг өсөлтөө хүмүүс юу гэж жүжигчин гэдэг мэрэгчлээ гэж мэддэг юм байна шүү дээ хүмүүс. Тийм шүү дээ. Дээлх мэддэггүй тэгээд намайг яагаад энэ кино минь жүжигмж тоглоод байт юм бол гэж бодоод гайхдаг юм шиг л. Тэгээд би ч мэрэгжлийн жүжигч юм шүү дээ. Жүжиг театрын жүжигч мэрэгчлээ тий. Онц төгссөн шүү дээ. Мэрэгсээ. Аха. 3.9 шүү дээ хах юм. Диплом. Пүү голч чинь 4 байдаг үстэй. Амар төгссөн шүү дээ. Бараг л улаан дипломтой төгссөн шүү дээ. Нөгөө нэг юунаас нөгөө сахилга баттаас болоод авч чадаагүй бах гэж боддоо шүү дээ. Сахилга бата. Тий. Сахилга бат яачаад байдаг. Нэг тэгэл яах вэ? Нэг зодаан зохион гээл нэг тиймэрхүү юмнаас болоод захиргааны зөвлөлийн хурлаар нэг орчихсон. Яг төгсгийн алдаад шүү дээ. Тэгэл тэрнээс болоод гэсэн байх л гэж боддог шүү дээ. Одоо хэрвээ цаг хугацааг ухрааж буцаагаад 16 настай Баянатай уулзахаар болох юм бол одоогийн Баяна яг юу гэж зөвлөж, юуны талаар ярих вэ? 16 таа чи би ч одоо 10 дугаар анги байсан юм шүү дээ. Гайгүй дээ. Одоо гоё байгаа болохоор тэгээ тэр тухайн үед тэгээ гоё л биш. Нэг юм зөвлөхгүй байх уу тэгэл. Хүсэж байгаа бодож байгаа юм аа ирээл гэлжлэх. Одоо нэг харамсдаггүй шүү дээ. Одоо байгаа юм да. Гоё яад шагалтай гоё юм. Тэгэл. Тэр нь багада хэр сахилахгүй хөхтэй. Хайрна гэсэн. Найз хөтөөгөө сая яриа гараад ирсэн шүү. Хайрна болж шүү.
Юу штэ. Аим салхигүй хөхт байсан шүү дээ. Үнэхээр аим салхигүй хөхт байсан. Дийлддэг байсан. Гуруунаас хүртэл өмдөндөө баасан шүү тахна. Тэгээ яагаад тэгж байгааг вэ гэхээр битээ инг тэг гээд ингээ хэлэнгүүд ингээ тэр хүний өдрөө харж байгаа баачдаг гэсэн. Шууд дүлээ. Тийм амар шартай шоглож байгаа шүү тэр хүмүүсийг. Шартай. Тэгээд бүр юм гээд өдрөө харж байгаа гэсэн. Бас мэдвэштэй л юм байна. Тий. Багада ер нь хаана багнасаа өнгөрөөсөн бэ? Эрдэнэтэд 1-2 дугаар ангид Эрдэнэтэд 1-2 3 дугаар ангид Эрдэнэтэд сурч ирсэн. Тийм үү? Тий. Эрдэнэтэд төрсөн шүү дээ яхаа. Оо, би мэддэггүй биш надад ч Тий, Эрдэнэтэд 1 3 дугаар анги хүртэл байж байгаа. Тэгээд 3-аас хотод орж ирэл. Яг 3 дугаар ангид орсон сургуулаа 12 дугаар анги хүртэл сураад төгссөн шүү дээ. Аа. Яг нэг ангийнхаа хүүхдүүдтэй. Тэгэл ямар ч дундуур нэг ганц хоёр шинэ хүүхдүүд ер нь тэгэл яг анх орсноор төгссөн шүү дээ. Сонирн богоц. Тэгэхээр ерөөсөө тийм нэг юм гоё нэг сургуулийн шилж хөдөлгөөн гэдэг юмн дээр ингээ гоё юмнууд байж тийм байхгүй. Тэгээд багын найзуудтай 10 жилийн найзуудтай оюутны найзуудтай байсан чи одоо энэ гуруулаа найзууд болцсон. Аа. Тэгээ одоо ингээ бүх найзууд тийм миний бүх найзууд 10 жилийн найзтай манай амьдралын багын найзууд найз оюутны ангийн найзуудтай энэ хоёр нь маань найз ингээ бүгдээрээ найзууд. Сонирн богоц. Бас нэг хөдлийн амар юм шиг. Яг нэг л уулзчих чинь гэсэн үг л дээ. Хүмүүс чинь тэгээ багын найзуудтай уулзлаа гэж нэг уулзаал, 10 жилийнхэнтэй уулзлаа, найзуудтайгаа уулзлаа гэж нэг уулзаал, оюутан ангийнхантайгаа уулзлаа гэж нэг уулздаг шүү дээ. Би шууд нэг уулздаг байхгүй. Бүгднтэй. Тэгвэл бас амарлаг бай цаг хэмнэж. Тий. Зөө. Таны талаар одоо та өөртөө хамгийн бүр ичмээр тийм үйлдэл хийжсэн. Тэрийгэ бусдад ерөөсө хэлж байгаагүй тийм нууцаасаа хуваалцвал. Яа нөгөө нэг юуны хиний юу? Темкагийн шүд шиг үү? Тий, темкагийн шүд шиг. Байхгүй дээ бараг л. Би бол таныг сахилахгүй байсан юм шиг амар их байгаа л гэж бодож байна. Нэг амар тэгж хүн ич. Угаасаа л бүгдээрээ л хүн ичмээр юм хийдэг байсан болов эсвэл. Та ер нь одоо ингэж хүмүүстэй харилцсан шүү дээ. Хүмүүстэй ингэ харилцаж марилцаад ингээд community дундаа ороод ирэхээр таны хамгийн дургуй зан чинь юу вэ? Хүнээс ажиглагддаг. Жохон бие төвтэй хүмүүс л монголуулаа юм ярьж би ингэн би тэгвэл тэгж бодож байна гэдэг юм юмдал жоох дургуй. Гэхдээ хаан баланслж тийм дөө өөрөө жинлүүрийн орд болохоор. Тий. Нэг жоох бие төвтэй өөрийгөө гэдэг хүмүүс. Тий, ер нь бол яг хитрхи нэг тийм юм жоохон дургуй байсан. Тэгээд одоо тэгээд яах вэ тэгээ өссөн хүмүүс чинь тэгэл тийм л юм гаргахаас өөр яах вэ тийм тэгээ сурцсан хүмүүс чинь. Тий дэш нөө. Тэгээ сүүлдээ тэгээ тэрийг нь ойлгодог болсон дөө. 10 20 жил тэгээ явцсан хүмүүс. Тий. Өөрчлөх бас нэг бодлоо хэцүү тий. Хэцүү. Тэгээ яг бидний ч одоо ажлыг олон доонд орж морж ингэж ажиллаж мэйслээ болохоор тий. Хүмтэй энэ өөнийг яг хараад үйлдэлээр нь эхнийх нь үйлдэлээр л баг энэ тиймэрхүү юм байна дөө. Одоо энэтэй тэгж харьцахгүй болохгүй юм тийм ойлгочих. Бас хүний арга ивийг бас олно гэдэг чинь. Арга ивийг олно гэдэг чинь нэг төрлийн бас авиас юм байлээ шүү. Твчин хүлээцтэй хандаж мандаж ингэ нэг чинь тий. Ойрд ер нь хэрэг кино үзэж байна хаа. Ах нь ойрд өстой гоё. Ойрд судалгаа хийж байгаа. Одоо кино руу орох гээд кино үзэж байгаа. Тэгэд сая сүүлд ягаад чинь Godfather хэлүүлсэн. За. Цоврлын. Тэгээд одоо эн чинь хиттгэе үзэж байна. Ер нь бол нэг юм үзэх болгонд нэг шинэ мэдрэмж авдаг тийм кинонууд байдаг шүү дээ. Тэгээд ойрд Godfather үзсэн. 1 2 3. Тэгээл өөр чин бас нэг юуг нөхөж үзсэн. Breaking Bad-ыг нөхөж үзсэн цоврлын. Ерөнхийдөө ойрд бас ер нь үздэг шүү. Кино Монгол кинонууд ч сайхан намайг үзчихсэн шүү дээ. Төлбөрийн төлөөд нөө найзууд хийж байгаа юм байвал тэгээд төлбөрийн төлөө үзчихсэн шүү дээ. Тэгээ хамгийн сүүлд Монгол кино MFTV-гийн шинэ жилдээ үзсэн юм хадгалж авчих. Тэгвэл та өөрийгөө нэг киноны нэг дүртэй зөөрлөвл үзчихсэн кинонуудаас ч юм уу эсвэл нэг юм харж ирсэн. Catch Me If You Can. Тэрний аль дүрнэ гэж байна. Леогийн дүр шүү дээ.
яг юугаараа төстэй гэж бодож байна. Яагаад гэж асуу. Яагаад аа? Гэхдээ зүгээр яг тийм тэр чинь амар гоё дүр шүү дээ. Яг ингээд баригдахгүй юмнаас цухтаал ингээд байгаа шүү дээ. Тэгтэл тэр чинь тэр гац гаргалгаа гаргаад ийнэ гэдэг чинь энэ чинь бас амар сэрэг толгойтой юм байна байхгүй. Тэгээл яриад хахаа. Байна. За түр. Байна. За тэр орой болсон учраас бусад Замаар нас ажил ихтэй болохоор замаар ажиллаа хамжуулаад яваад байгаа шүү. Төгжрэл дунд тийм ээ. Сараас ажиллаа хамжуулаа. Тий. За. Ирээдүйд ямар нэгэн уран бүтээл хийхээр болох юм бол ямар уран бүтээлчдээр нь хамтрахыг хүсдэг вэ? Одоо ямар уран бүтээлийн жишээлбэл одоо дуу юу, кино юу гэдгээс шалтгаалж. Кино гээ. Тэгээд бас нэг дуу гээ, тий? Тэгээ тий. Аа. За кино гэх юм бол өстой яг хамтарч үзхийг хүсдэг хүмүүс бол байгаа шүү зөндөө. За ер нь бол за хэрвээ яг жүжигчнэр ажиллая гэх юм бол 3 найруулагчийн доор гоё ажиллаж үзхийг хүсдэг. За Тэр гурвынхаа доор ажиллаж үзхийн тулд ер нь уран бүтээлээ сайн аюул угсаа ажиллана гэж боддгоо л байх юм. Аа. Тэгээ Жамин сүрэн найруулагч байна. Тэгээ Синг дорж найруулагч байна. Тэгээд Батүлзий найруулагч, Тамир найруулагч. Энэ дөрвийн доор гоё ажиллаж үзхийг ер нь хүсдэг. 3 биш 4 юм байна. Жүжигчнэр гоё ажиллавал гоё явах гэж боддог. За тэгээ гоё хамтарч ингэж гоё дуу болж тоглож моглдгийг шүү дээ. Одоо туслах дүрээр нь чамаагүй. Тэгэх юм бол одоо Амраа ах байна. Тэгээд тийм Болд Эрдэнэ ах байна. Тэг гоё жүжигчд байна уу? Ариун Бямбах байна. Тэ? Одоо нөгөө эрэгтэй жүжигчдийн ер нь л айдл жүжигчд байгаа даа тийм Монголд бол тий. Доо яах байна. За тэгвэл за нэг юу нэ дуун дээр хамтарч ажиллах. Дуун дээр үү? Дуун дээр одоо хамтлагуудтай л ажиллаж үзмээр байдаг шүү дээ. Тийм. Одоо харан хамтлагтай хамтарч ажилламаар байсан. Тэгээд бид хоёр ч сая яг ажиллах гэж хамтарч ажиллах гээд байжгаад ах нар Евро тур явцсан байжгаад тэгээд тэр хамтлагийн нэрийг өгсөн бохгүй юу? Ер нь бол яг тийм нэртэй юу биш бохгүй юу? Одоо яг өөрийнхөө амьдарч байгаа амьдралыг нэг киноны жанраар нэрлээд нэр өгвөл Минийх одоо ч амар хайр дурлал думбаж яваа амьдрал шүү дээ. Яг одоогийнхоор бол тэгэхээр ч амар юм драматик романс юм биш үү? Роман нэр өгвөл ямар нэр байх юм бэ? За ер нь л драматик романс. Бурхны авралаар нэг удаа юм шүү. Бурхны авралаар нэг удаа гэдэг нэртэй. Романс, драматик тийм гоё кино болох нь дээ миний амьдрал. За ерөнхий бас таны ажил их байгаа. Хоёулаа ч гэсэн ирэх газар руу нэлээд өгч байна. Сүүлийн өдөр нь төгжрэл донд сонсож байгаа 3 дуу. За Pink Floyd-ийн Wish You Were Here. Тэгээд ч одоо өөр энэ дууг л юм байх сонсож байгаа. Ер нь байна. Pink Floyd сонсож байгаа сүүлийн үед. Машин дотор. Олны танил хүмүүсээс ер нь хинтэн төгжрээд 2-3 цаг те сайхан ярилцаж үзхийг хүсэж байна. Эмхтэй. Найзыгаа сонгоо. Найзтайгаа л ярилцаж тийм үү дөө манай Баярмаатай тэр чи амар хэм ярина өө жавжраад. Тэгээ амттай бай. Тэнгүүд төгжөөснөө ч мэдэхгүй шүү дээ бид хоёр чи ингээд инээлдэж юм ярьсаар байгаа л тэгэл яачдаг шүү дээ. Төгжөөснөө мэдэхгүй ярилцахад тухтай байх хүнээс сонгох хэрэгтэй дээ ер нь бол тий. Үлзэх байх ч яах. Тий. Одоо нэг 5-6 цаг ингээд төгжирж ингээд нэг юм төгжрэнээс гараад ч юм уу эсвэл нэг юм 500-600 км нэг юм явж ядарч нэг хүрэх газар очих нэг тийм гоё мэдрэмж байдаг шүү. Тий шүү дээ. Тэрэн шиг тийм мэдрэмжийг амьдралаас юунаас хинээс авчих. Одоо найз охиноос авч ин да. Одоо найз охин лугаа 13 цаг нисч дамжиж тэгэл уулзаал тэр мэдрэмжийг одоо хүлээж юм да. Тэр бол одоо хамгийн гоё мэдрэмж. Тэр бол одоо мэдгүй анхны уулзалт. Ямар ахыг мэдэхгүй байна. Тийм намайг асуулт.
За баярлалаа хаа тэгээд хамтдаа гоё түгжрээд ажил ихтэй байхад нь гоё уйж ингэж бас дүүтэйгээ хамт ярилцсанд баярлалаа. За ахын дээр автобусны бодлоор зогсож яхны шоор юм авах гараад. Ийм л завгүй хүн байна да. Харин тий одоо тэгээд дүүдээ ч гэсэн бас баярлаа. Ямар сайхан юм бэ? Дүүтэйгээ шатсан. Зайлцсан. Угаагүй. Тэгээ бид хэд ч угаасаа тэгээ ойр дотны хүмүүс тэгээл юм хийж байгаа гэдэгт нь гоё. Анхны юм хийж байгаа гэдэгт нь гоё баярлал дахиад яваад орсон. Тэгээд баярлалаа хин дөө. За баярлалаа хаа. За баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяр та. За